Яа, сайн мэцхан уу. За энэ удаагийн бичлэгээр хэрхэн эссе бичих вэ гэдэг талаарх бичлэгийг одоо бэлтгэн хүргэж байна. За эссе бичихтэй ер нь бол хэцүү байдалд маш их ордог. Тэгээ шинэ үгч бай, ер нь бол дүрмийн мэдлэгч бай тий. Маш олон зүйл дээр ер нь бол хэцүү байгаад идэг. Аливаа зүйлийг бичих гэхээр. Тэгээ ер нь бол англи хэл заасан одоо ер нь туршлагаас харахад эссе бичихтэй жоохон хэцүү байдалд орж байгаа хүмүүсийг ер нь бол хоёр хэсэгт хуваажуулж байна. Нэгдүгээрх нь болохоор ингээд шинэ үгээ мэддэг хэрнээ ямар нэгэн санаа байхгүй. Хоёр дахь хүмүүс нь болохоор санаа байгаа хэрнээ одоо шинэ үгийн баялагч юм уу те эсвэл нөгөө нэг дүрмийн мэдлэг нь муу байгаад идэг. Ийм хоёр төрлийн хүмүүс байгаад байна. Тэгээд энэ хоёр төрлийн хүмүүс маань болохоор яа сайжрах ёстой вэ гэхээр хамгийн нэгдүгürt англи хэлэн дээр ном унших хэрэгтэй. Англи хэлэн дээр ном уншсанаар таны одоо үгийн баялаг, өгүүлбэр зүйн байдал, мөн таны төсөөлөн бодох чадварыг аягүй сайн сайжруулж өгдөг. Тэгээд эссе болон зөвхөн IELTS эссе ярьж байгаа биш. Зүгээр сургууль руу apply хийгээд тэ нэг сургах төлөвлөгөө энэ төргээ бичихээ. Яг юу бичих вүлээ энэ төргээд эдгээр зүйлүүдэд маань англи хэлэн дээр ном уншсанаар таны ингээд төсөөлөн бодох чадвар, бичих чадварыг сайжруулж өгснөөр аягүй сайн бичгэд бол хүргэж өгдөг байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд ном унших чадварыг аягүй сайн хөгжүүлээрээ өөртөө бас дасал болохоорой гэж хүсмээр байна. Тэгээд англи хэлэн дээр ном уншихад бас ер нь бол эхний 10 хуудас бол заримдаа айгүй хэцүү байгаад идэг. Эхний 10 хуудсыг маш сайн уншаал жоохон арашаа явах тусмаа ер нь ном ойлгомжтой болоод эхэлдэг. Тэгээд нэг номыг ер нь нэг удаа уншиж болохгүй. Ер нь бол 2 3 уншчихвал айгүй зүгээр байдаг шүү. За одоо дүрмийн мэдлэгээ одоо хэрхэн сайжруулах вэ гэдэг талаар яриа. За дүрмийн мэдлэгээ сайжруулахын тулд одоо жишээлх юм бол present simple tense гэдэг цаг юм. Тэгээ present simple tense гэдэг цагийг бүх хүн мэддэг хэрнээ дүрмээ жоохон мэддэггүй хүмүүсээр ингээд нэг өгүүлбэр бичүүлэхээр алдаатай бичиж идэг байхгүй. Тэгэхээр дүрмийн мэдлэгээ бүр эхнээс нь аягүй сайн анхаармаар байна. Одоо present simple tense, past continuous tense гэдтэй. Эдгээр цагуудыг хизээ ашигладээ, ямар тохиолдолд ашиглаад байгаа, ямар үед нь гэж залхуур аваад байгаа авахгүй байгаа гэх мэтчлээ. Тэр зүйлүүдийг нь аягүй сайн анзаарахтай бас эхнээс нь уйггүй сураарай гэж хүсмээр байна. За энд болохоор Grammar in Use гэдэг номыг санал болгоно. Grammar in Use гэдэг ном бол маш сайн ном, дүрмийг маш сайн тайлбарлсан байдаг. Тэгээд маш олон дасгалуудтай учраас таныг бол аягүй сайн дадлуулахад бол тусалнаа. За тэгэхээр ийм зүйлүүд дээр аягүй сайн анхааруул аягүй зүгээр. За миний хувьд яаж эссе бичих чадвараа сайжруулж исэн бэ гэхлээр би маш их бас ном уншдаг байсан. Англи хэлэн дээр ном уншаад бичсэн зүйлээ ингэж бас ойлгосон зүйлээ бас англиар бас бичих гэж аягүй хичээдэг байсан. Одоо тухайн үед маш их алдаатай бичдэг ч гэсэн яг уншсан зүйлээ буцаагаад эргүүлээд англи хэлэн дээр бичих гэж оролддог. Мөн дүрмийн мэдлэгээс аягүй сайжруулж Grammar in Use гэдэг номыг бол 1-2 удаа бол аягүй сайн ашиглаж сурж исэн. Тэгэхээр эдгээр бол ингээд миний эссе бичих чадварт аягүй сайн нөлөөлсөн юм болов уу гэж боддог. За бас нэг хамгийн сүүлийн санал болгох зүйл нь болохоор юм жишг эссенүүдийг уншвал зүгээр байдаг. Жишг эссе гэдэг нь болохоор таны бичсэн эссег арай өөр хүн те эсвэл өөр бичсэн одоо хувилбарыг нь унших юм бол энэ үгийг ингэж илэрхийлэх байсан байна. Би ингэж бичсэн байна гэдэг ингээд харьцуулаад хараад ингэж явсаар хүний бас англи хэлэн дээр бичих чадвар сайжирдаг байгаа. За та бүхэнд эдгээр зүйлүүдийг бол санал болгож байна. Тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Тэг ямар нэгэн зүйл асуухаар болох юм бол ингээд комментараас асууж болно. Эсвэл ингээд фэйсбүүкээр бас холбогдож болно. За бүгдээрэнд нь амжилт хүсье. Баяртай.